Сайн уу залуусаа. Өнөөдөр Викингс зурлынхаа 4-р бүлгийн 2-р хэсгийг ярьж өгөхөөр бэлдлээ. Өмнөх хэсэгт Бьорн маань өөрийг нь алах гэж ирсэн хөлсний алуурчныг ялж амиа хамгаалсан. Харин Катигатад Харалт нэртэй хаан ирж Рагнартай нэгдэн Парис хот руу довтлохоор болсноор төгссөн. Викингчууд дахин Парис руу довтлоход бэлэн болжээ. Рагнарын хөвгүүд болох Үбэ, Визерк хоёр эр хүн болсны бэлэгдэл ариун цагиргаа гардаж авч байна. Рагнар хөвгүүдээ Парис руу авч явахаар шийджээ. Харин Весекст Эгберт хаан Жүүдэдээс төрсэн Айдэлстаны хүү болох Альфредийг номлогч болгохоор шийдэж Ром руу явуулахар болжээ. Тэрнийг бурхан биднэр рүү илгээсэн. Тиймээс ач хүмүн Христийн зам мөрөөр орох ёстой гэд хунтаж Айдэл Вулфийг хамт явж хүүг хамгаал. Харин Мерсиа руу хийх аян дайныг би өөрийн биеэр удирднаа гэж байна. Рагнар зөнчдөр ирж уулзаад өөрийн өөхөх өдрөө асуухад зөнч харалган сохор хүн чамайг харах өдөр чи өөхөх болно. Итгэх хэсэг нь чиний дур. Цаг нь ирэхэд чи мэдэх болно гэж хариуллаа. Викингчүүдийн нэгдсэн айрам Парис руу довтлохоор дахин далайд гарлаа. Рагнар нөгөө Идүү гэгч хятад боолоо нэгтгэжээ. Локи шин найзууд болох Харалт хааны завинд сууж дийлдэшгүй Бьорн нөгөө алуурчнаас булаасан бөгжөө ширтээд л Асловг хатан өөрийн баг хөвгүүд болох могоонууд Сигвард, Ясхуу Айвар хоёртой үлдсэн. Гэхдээ тэр зөвхөн Айврыг халамжилж Сигвардыг төдийлөн тоохгүй байна. Гэтэл нөгөө Харвард гэгчээр ахаад л ирлээ. Энэ гэж айл эзгүүчилсэн сайхан нөхөр байна өө. Манайхан дайсны эрэг тулж очин газардлаа. Эргийн харуулуудыг нь хүүс тэмтрээд шуурганд салсан завиндаа мэдгэтгэхээр олзны цэргийг далай дурсав. Эрлэн дуур Торвидер ирээд би чамд тушаавал чи Бьорныг хороох ёстой. Үгүй бол би хүүгч нь хөнөөнө гэж сүрдүүлв. Рагнар харин Лагертадер ирээд чи хүүхдэд халамжлахын оронд энд ирж яах гэв. Гэхэд чамд ямар хамаатай юм. Эхнэр чинь би биш гэж хэгж үргэлээ. Локи Харалт хаан хоёр үлдсэн Франк цэргүүдийг амьдаар нь шатаагаад Один бурхныг дуудан орилолдож харин үүнд нь Бьорн дургүй байх шигэ. Викингчууд дахин Парис руу дайрч байгааг сонссон хаан Роллод хандаж та бидэнд ялалт өгөөч. Битгий дүүрүүгээ очоорой гэд сүгдгэн холгоо гууж байна. Ролло харин би урвахгүй л гэж байна. Нэг урвсан хүн чахаад урвжил таараа. Ото гүнтэн ч үүнийг мэдэж байх шиг л байна. Нөгөө хаанд хор хутгаад хов хүргээд байгаа хүүхнийг зодонгоо төрийн эргэлт хийж хаан болно гэдэл солиорч байна. Бас тэгж гоод садист нөхөр байна шүү. Бьорн Рагнарт хандан Роллогийн буудалсан газар эзгүй байна гэхэд Рагнар тэгжил таарна штэ. Чи өөр юу хүлээгээвгээд нөгөө мансууруулагчаа хэрэглэхэд нүдэнд нь өнгөрсөн үе нь харагдлаа. Рагнар Бьорн хоёрыг Парисын эрэгт өхөн очиход тэднийг тосон байлтахаар намирсан өст Ролло зогсож байлаа. Рагнар түүний эсрэг маш нарийн төлөвлөгөө боловсруулж Харалт хааны зав тэргүүн игнийн тулалтахаар болов. Бьорн эрлэн дуураас энэ чиний бөгжүү гэхэд үгүй гэчгээд яваад өглөө. Лагертай явган цэргүүдийг удирдан тулалдана гэхэд чи жирэмсэн. Тиймээс тулалдахгүй бай гэж гуйсан ч тэр зөвшөөрсөнгүй. Хоёр хүүнч бас ааваа бит хоёр тулалдъя л даа л гэд гуйж байна. Хэ хоёр дүү яах нь вэ? Ийм хүү тулаан эхлэхэд бэлэн болжээ. Энэ бол бидний амьд явах шалтгаан. Үхэл амьдралын зааг дээр л бид амьд байгаагаа мэдэрдэг гэд дайрч байна. Бьорн Роллог би үзэн ядаж байна. Би тэрнийг хөнөөнө гэхэд Рагнар сайн байна л гэж дэмжив. Голын хоёр талд хамгаалалтын цамхаг барьжээ. Ролло гол руу хэтэрхий анхаарлаа хандуулж байх байгуур Лагерта явган цэргүүдийн хамт ард талаас нь дөгсөөр байсан ч намагт шигдэж гарах гарцгүй боллоо. Гэсэн ч бамбан ханаа үүсгэн харваачдтай туллаа. Завтай цэргүүд ч мөн ширүүн ном сумны дайралтыг эсэргүүцсэн сэлүүрцээр хамгаалалтын цамхагуудын дундуур гарах үед гинж гарч ирэн завнуудыг нь хөмөрч эхлэв. Ролло яг л Чокогийн хоёр давхраас харж байгаа аятай л байна. Тэгснээ шүлэг уншиж итэр. Хөмөрсөн дарвуулт завиндаа төмөр зүрхээ өвөртлөн хүүтэн давлгааг цацруулсаар чиний үхлийг бид авч ирнэ. Мэдлэгтэй юм би. Манайхны зав живхэн живж шатхан хизүүдэж байхад Лагерта бүр хоёр талаасаа бүслүүлж аргагүй ирэхэд тухарлаа. Рагнар Роллод хандан бүх хүн чамайг өхүүлэхийг хүсэж байхад би л чамайг амьд үлдээсэн. Тэр их хайрыг минь чи ингэж хариулж байгаа юм уу гэж хашгирсаар буцаад хуарандаа иртэл ард үлдсэн эмэгтэйчүүд хүүхдүүд рүү дайсны цэргүүд довтолсон байлаа. Локигийн эхнэр Хелга хүнд шархацсан ч Үбэ Визерк хоёр амьд гарч чаджээ. Катигатад харин нөгөө Харвард гэгч итгэж байна өө. Хүүхдтэй болохгүй хүнийг хүүхдтэй болгоноо л гэв. Ханийн заяа дуутахаас олгүй юм болж байна. Рагнар бүр хар тамхиа татах гээд байж чаддаггүй. Шүнч унтахгүй байгаа бол л та. Сая нэг юм олж аван өнөөхөө идэж санаа намрах шиг боллоо. Энэ үед Весекст Эгберт хаан өөрийн армаа дагуулan Мерсиад ирж нэг эртээ уулзнаа. Энэ хүн бол гүнж Квинтридийн холын хамаатан буюу бас л хаан ширээнд суух бүрэн эрхтэй хүн юм байна. Тэр Эгбертэд хандаж би чамтай хамтарч Мерсиагийн бослохыг дарая. Дараа нь би хаан ширээнээс татгалзаж мөргөлхийн гэмээ намжлна. Харин чи тэр үед Весекс Мерси хоёрыг хамтран захиргээд дэм гаргаж өглөө.
Бьорн Рагнар дээр ирээд удах тусам тэдэнд боломж олгож байна. Ямар төлөвлөгөөтэй байна гэхэд мансуурсан Рагнар би тухарна гэж хэлв. Энэ бүр болохоо байжээ. Өөрөө өөртөөгөө ярьж барай ядчих шиг. Ингээд викингчүүд ухарч эхэллээ. Үүнд Харалт хаан дургуйтсан энэ бүтлгүүтэл тэр хариуцлага хүлээх ёстой гэхэд Лагерта би лав чиний оронд байсан бол ингэж ярихгүй байлаа гэж хариулв. Викингчүүд ухарлаа. Бид яллаа. Чи юу хүсэж байна гэж хаан асуухад Отто гүнтэн та Роллод итгэх хэрэггүй. Тэр удахгүй уруух болно. Ролло Парисын хаан ширээний төлөө хөдлөн. Тэрнээс нь өмнө Роллог барьж огноос салгал гэж. Весекст Эгберт хаан ялалт байгуулан буцаж ирж байна. Хатан хаан болох нь гэж баярлсан Квинтри түүн дээр ирээд би хүүхэдтэй болсон. Эцэг нь таны хүү хунтайж айдал бүлэг гэхэд чи одоо Мерсиягийн хатан хаан биш. Харин би Мерсиягийн хаан гэж хэлээд шоконд оруулав. Дараа нь тэр жүүдэт дээр очин үннээ хэлэхэд би мэднэ. Гэхдээ та хоёрыг би уужилж байна гэж хэлээд дахин шоконд оруулав. Намайг зүхтахад туслаач гэж Квинтрид гуйхад жүүдэт зөвшөөрлөө. Ялагдлаасаа болж сэтгэлээр унсан викингчүүд бутан хөвж байтал Рагнар гинэт босоод бид энд хуарангаа босгоно гэж тушаалаа. За манай хүн нэг юм сэдижтэй. Энд бид яагаад буух ёстой юм гэж бусд нь ундууцахад бид усан онгоцоо дээш гаргаад уулан дээгүр өргөж яваад амхагийг өнгөрөөд буцаагаад голд тавина. Чи энийг чадна бидтэй Флоки. Эсвэл би буруу бодож байна уу гэхэд чаднаа. Би бүгдийг чиний төлөө хийдэг гэд ажилдаа орлоо. Инженер Флокигийн хийсэн кранаар завинуудаа өргөж байхад Харалт ирж дутуу үнэлсэндээ уучлалт хүсв. Угаасаа зөвүүн санаа байна штий. Категатад Харбард дураараа айшилж байгаа нь Сигвард хүү таалагдахгүйгээр барахгүй. Аав энд байсан бол гэж хэлээд ээжигээ дагуулan явж Харбардын үнэн төрхийг илчлэв. Үүнд нь Аслов уурлахад би тэдэнд тус болох гэж л унтдаг. Чам тэднээс илүү хайртай гэж чихэн дээр нь цэцэг ургуулад хайрыг эзэмшиж болдоггүй юм гэж хэлээд яваад өглөө. Парисын хаан Роллог ашиглаж дууссан аятай сонин айшилж байна. Геслаг үнч харин бие давхар болжээ. Отто гүнтэн нөгөө хорчин хүүхэнтэй хамт гаж үлээ хийх гэж байтал царайлаг түшмэл орж ирээд гаж хүслийг нь давуулан биелүүлв. Ингээд манай Отто гүнтэн хүчээ. Энэ бүхэн хааны санаа байж л дээ. Тэр Роллог дэвшүүлэн Отто гүнтний албан тушаалд томилов. Энэ хорчин хүүхэн харин дараагийн байгаа сонгожээ. Хөөрхөн хааны чөмгийг хагт ашгаар шийдэв бололтой. Энэ үед манай викингчүүд хөдлөхөд бэлэн болжээ. Хелгагийн бие дээрдэж Флоки явах гэж байгаагаа хэлээд бие тэнхрүүлээрэ гэж захив. Мань Рагнар харин ийдүүдээр ирээд бид нар явлаа. Үлдсэн бүх хар тамхиг авах гэсэн ч дууссан гэд өгсөнгүй. Бас та бол худалч. Весекст болсон аллагын талаар хэлсэн чинь алдаа байсан юм гэхэд нь барьж аваад батраад ажиллаа. Рагнартай иймэрхүү өнгөөр ярьдаг нь л хараа өөрийнх нь бурууллаа доо. Весекст Квинтрид гүнж хүү Магнусаа дагуулan оргох гэж байгаад Эгбертийн цэргүүдэд баригдлаа. Эгберт хаан түүнд хандаж би та хоёрыг харж хандна. Рагнарын хөөг би хамгаалнаа л гэж байна. Гэсэн ч гүнж шөнө нь хааны харуулыг хөнөөгөөд Эгбертэд хутга тулгав. Яг гүйцээх гэж байтал жүүдэд гарч ирэн хөнөөчглөө. Флоки маань бүр инженерийн ажлыг тултал хийжээ. Зав зөөх ажил нь бас л хурдцтай байна шүү. Гэвч тэднийг нэгэн аав хүү хоёр харчихлаа. Харалт хаан Хаалбтан хоёр тэр тариаланчийн гэрт очиж дээрэм тонол хийгээд гэр бүлийг нь хөнөөгөөд буцлаа. Хунтаж айдал бүлэг бяцхан Альфред хүү хоёр мөргөл хийн явсаар Роми Паплаптай очиж уулзав. Ламтан Альфредэд Христийг цовдлох үед толгойд нь зөөж байсан өргөс титэмний хэсгийг үзүүлв. Тэгээд бяцхан Альфредэд илд өгөн алтан дитэм зөөж өгөөд чи ингээд Цэзартэй нэгэн адил Ромыг төлөөлөх боллоо гэв. Харин энэ үед Эгберт хаан Мерсиягийн хаан ширээнд сууж бас дитэм зөөж байна. Үүнийг нь хард зогсож буй Айла хаан хатаархсандаа бараг л ойлгох нэ. Харин Эгберт түүнд хандан өнөөдрөөс бид эргэтгш байхаа боллоо. Үүнийг хүлээн зөвшөөр. Үгүй бол мэдэж байгаа үсттэй банд минь л гэж байна. Парисын хаан Роллог биш энэ царайлаг түшмэлийг Парис хотын хамгаалагчаар томилж Геслагийн дургүйг хүргэлээ. Мэдээж энэ бол хорчин хүүхний хичээл зүтгэлийн шагнал бололтой. Энэ хүүхэн чинь царайлагын төрсөн эгчин л юм байна. Дараа нь Роланд гэгч энэ царайлагтай уулзаад би эгчийг чинь өөрийн болгож авмаар байна. Бас нэг хийлгэх зүйл байна гэв. Роллог нухуулах гэж байгаа юм бах та. Манайхны нүүдэл суудлал дуусах төхөж баргал гол тулж иржээ. Бүгд л Рагнарыг мандтугай гэж орилдоход Рагнар Флокид хандаж баярлах хэрэг байна. Чамд хийх зүйл ахаад үлдсэн гэв. Категатад харин Бьорны бяцхан охин үхсэн байгааг хараад Сигвард ээждээ очиж гэлэхэд энэ толгой нэргсэн хүүхэ огтоосоо тоосонгүй. Хажуугаас нь ясгүй аюур тэр чинь хин тамаатай юм бэл гэж. Эрлэн дуур Торвиг ятгасаар л би биш чи л Бьорныг алах ёстой. Үгүй бол хүүг чинь би ална. Чамд сонголт байхгүй гэд хулгавч нумаа өглөө. Торвийн нумыг нь аваад Бьорн дээр очиод Эрлэн дуур надад үүнийг даалгасан гэхэд үүнийг сонссон Бьорн тэгээд юугаа хүлээгээд байгаа юм гэтэл эргэж хараад өөрт нь сум зоолоо. Муу санаа эзнээ отно гэж лэнтэй хөө.
Парист эзэн хаан орноосоо босож байна. Гэхдээ энэ нэг жоохон тийм юм болчихлоо доо. Энэ амтны байж байгаагээ галзуурх нь олгүй л байна. Бьорн ирээд завинууд гол руу орсныг дуулгахад мань нэр шууд бөөлжв. Эд үүнийг тан гэж хэлсэн. Уухгүй л бол хүчих гээд байна. Одоо хэд хүлцсэн. Роллотой тулалдах үедээ уух гэд хадгалж байгаа. Надад Парис огтхон чамаа. Би зөвхөн Роллогийн араас ирсэн л гэж байна. Хувцсаа ч өмсөж чаддаггүй. Гэсэн ч нэг юм завиндаа суугаад хөдлөлөө. Завиа бүр зэвүүн болгочихжээ. Амандаа би чамааг зүүлд дуусгана. Хорооно гээд л үглэж байна. Өөдөөс нь Роллогийн цэргүүд завьтай гарч ирлээ. Ийхүү ээлж тулаан эхлэх болж викингчүүд бөөн хөөр боллоо. Гесла гүнж болон Парисын иргэд бурхан залбирч мөргсөөр л байна. Хоёр талаас сум тавилдсаар хөлгүүд хоорондоо тулж далайд ирэх тулаан эхлэв. Эхний батралцаанд манайхан илүүрхэн Роллогийн цэргүүд ухрах гэсэн ч Ролло цэргүүдэд зоригжуулан эргэн тулав. Тэр одоо яах гэж байгаа бол гэж Бьорн асуухад Рагнар байн хийдгээл хийнэ. Дайрна гээд нөгөө үлдсэн жоохон өвсөө идлээ. Флоки Ролло руу бурхтаас урвсан могоо минь хүрээдэр цусаар сангасан сүхмэн чамайг хүлээж байна гээд. Энэ эгчдүү хоёр хааныг Роллогийн эсрэг шургаж хор гутгах гэж оролцсон ч энэ нь бүтлийг ис олж хаан тэднийг үгүй хийв. Бас ч гэж ухаантай юмгээч зөлгч нь. Сайна мөрөнд тулааны хоёр дахь давлгаа эхэллээ. Эцэст нь ах トゥ хоёр туллаа. Рагнар Ролло тандан чи ямар арчаагүй харагдаж байна. Чи хизээч ах шиг байгаагүй. Өнөөдөр бидний нэг нь үхэн гэхэд тэр нь би лав биш гэж Ролло хариулв. Эднийг ингэж тулалдан алалцаж байхад Каттегатад байх өвгөн зүнч мэдрэгэн тарчлан шаналж байна. Аимшигтай ширүүн тулаан өрнөж Лагерта Флокийн нар шархтан Ролло араач юу гэж амттай голтой шүү юм хоттоо буцан ирэхэд ард иргэд нь түүнийг бахархан ухтаж авлаа. Бүх хүн түүнийг Парис хотын аврагч гэж дуудаж байна. Хаан ч мөн толгойд нь дитэм зүн мандтугай гэж орилов. Ролло харин бурхан Парисыг ивэ гэлгэж байна. Манайхан тун хүнд хохирол амсжээ. Рагнарын нүүр бүр авах юмгүй болч. Энэ үйл явдлаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Бьорн дээр Англиас нэгэн хүн ирээд Мерсиягийн гүнж Квинтридээс Рагнарын хүүн төрсөн. Эгбертийн ордонд амьдардаг гэж Бьорн Аслог хоёрт хэлээд хүүгийн нэр Магнус 12 настай гэв. Мөн нэмээд Весекс түлцэн танаас суурн тэр даруй устгаж үгүй болсон. Зарим хүмүүсийг нь амьд үлдээж эцэгт чинь хил хүргэхээр явуулсан. Түүнээс асуух хэрэгтэй гэв. Даанч Рагнар маань Парисын дайнаас хойш ор сургахгүй алга болчихсон юм байна. Бьорн үүнийг дүү нарт хэлэх хэрэгтэйгээд хөдөллөө. Явсаар хэдэн залуус дээр ирэв. Эд бол Рагнарын баг хөвгүүд болох Үбэ, Вицерк, Сигвард бас Ясгүй Айвар нар юм байна. Хангаан бох шиг архааж дархаас ирс олжээ. Бьорноос болсон бүхнийг сонсоод тэр маш олон зүйлийг нууж байж, хариуцлагаас зугтсан учраас аав биднийг балчир байхад минь орхиж явж. Тиймээс буцаж ирвэл би тэрнийг өөрийн гараар ална гэж Вицерк, Сигвард хоёр хэлэхэд Айвар юу гэд хуцаад байгаа юм. Тэр бол бидний аав гэд маргалдаан эхэллээ. Энэ хэд ер нь л зэрлэгдүү ирчүүд болжээ. Бьорн дүү нартаа хандаж Рагнарыг хүмүүс бурхан шиг л боддог. Гэхдээ тэр бол эр хүн. Би түүнд хайртай гэж байна. Тэндээсээ Бьорн яваад Флоки дээр очиж та энэ тухай мэдэж байсан уу гэхэд тийм ээ амьд үлдсэн эр ирж болсон бүхнийг хэлсэн. Рагнар харин бусдад мэдэгдэхгүй тул тэрнийг хороосон гэв. Бьорн Парисаас авчирсан газрын зураг дээр байх газар дундын тэнгис гэгч газар руу аялахаар зав хийлгэж байгаа юм байна. Та хамт явна бидтэй гэхэд байгаа үгүй нь мэдэгдэхгүй газар руу юу? Мэдээ ээж явуулгүй яах вэ гэж л хариулж байна. Энэ үед харин манай Рагнар хаач юм нэг газар иржээ. Сахлан нурт ургаад буурал суужээ. Түүнийг харсан хүмүүс нэг л сонин хулжиж цутаагаад л гэсэн чинь мань хүн чинь Каттегатта буцаад ирж байгаа юм. Өвгүүд нь баярлаж биш ил татхан ухтахад хэн ч гүйцэлдүүлэх юм. Би дургуутсахгүй. Намайг зовлонгоос мань салга. Хаан болмоор байвал намайг хороо гэхэд хэн ч чадсангүй. Энэ үед Бьорн гарч ирээд эцэгтэй хандан та ахаад нэг хүүтэй. Түүний нэрийг Магнус гэдэг. Эгбертийн ордонд амьдардаг гэд та яах гэж буцаж ирсэн юм гэж асуув. Миний буцаж ирсэн шалтгаан бол хөвгүүдээ ямар болсныг нь харахыг хүссэн. Бас Англи руу явах гэж байгаа. Та нар нэгдэггүй гэхэд хинэн ч зөвшөөрсөнгүй. Бьорн харин би өөр бодолтой байна. Газар дундын тэнгис рүү явна. Харалт хаан Вицерк хоёр надтай нэгдэхэр болсон гэж хэлв. Рагнарын хөвгүүд хоорондоо ер нь л түнжин муутай хар ярал гэцгээгээд байдаг юм байна. Хамгийн эвгүй нь Айвар бололтой.
Лагерта харин Хедибид нэг бүсгүйтэй тулааны сургуулалт хийж байх юм. Энэ бүсгүйг ямар нэгэн зүйлд бэлдэж л байгаа юм байна. Бьорн зүнчтэр ирж аав эргэж ирэх ёсгүй байсан уу гэхэд тэрэнд өөр сонголт байгаагүй байх. Эцэг чинь ирснээс болж энд эмх замбраагүй байдал үхэл зовлон олон гамшиг тохиолдно гэж хэлээд буцаалаа. Хэцүүхэн ч юм болох нь дээ. Мань хүн эртний анд дээрээ ирж уулзлаа. Энд чинь үнэхээр төгс цаг болжээ гэж Рагнар хэлээд чи үүнийгээ миний хүүд өгч түүнтэй хамт явах гэж байгаа юм уу гэхэд чи энд байгаагүй. Би түүнд амлчихсан. Уг нь чи аль эртэл Англи явах байсан юм. Весексийн суурьнд болсон хэргийг би хэнд ч хэлээгүй. Чамд хайртай болохоороо гэж хариуллаа. Айвар мөлхөж газар хороодог юм байна. Ах нарыгаа тагнаад байгаа юм уу? Яагаад байгаа? Энэ хэд нь бас ядаж байхад нэг эмэгтэйтэй уулзаад байдаг юм байна. Өвгүүд хамтдаа бэлтгэл сургуулалт хийх бөгөөд Айвар тун мэрэгэн харвдаг болжээ. Бас хөлгүй хэрнээ илдэрч чамгүй чадварлаг ажээ. Энэ удаад Айвар Сигвард хоёр хоорондоо хөөрхөн сөргөөцөлтөө дамжлаа. Рагнар өглөө нь босоод Флокийг ахаад ятгах гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Хариуд нь Рагнар гэр бүлийг минь харж хандаж байгаарай. Хайртай шүү андамна гэж хэлээд явлаа. Флоки маань уйлаад л үлдлээ. Энэ удаад ах нар нь Айвар дүүгээ эр хүн болохоор шийдэж нөгөө бүсгүйтэй уулзууллаа. Даанч манай хүн доод мөчтэй асуудалтай тул санснаар болсонгүй. Рагнар Флокигийн гэрээс гарan Хедибид явж очиход Лагертагийн шав бүсгүй угтаж авлаа. Энэ нэмэгтэйг Астрид гэдэг ажээ. Удаан уулзсангүй гэсээр Лагерта гарч ирэв. Категатаас яагаад яв? Чамд үүрэг байсан. Гэхдээ чи явсан. Одоо яах гэж буцаж ирэв гэж асуулаа. Хариуд нь Рагнар би Весекс рүү явах гэж байгаа. Чамайг нэгдэхгүй гэж асуухаар ирлээгээд мөн үннийг нууснасаа өршөөл ирэв. Бүх алдаанаасаа уучлалт хүсээд гарлаа. Манай хүнтэй нэгдэж тулалдах хүн ер нь л байхгүй юм байна да. Лагертагаа харин одоо өөр сонирхолтой болжээ. Үгүй мөн сони юм да. Рагнарын хөвгүүд ярилцж байна. Вицерк Бьорнтой хамт аянд гарах бол Үбэ Сигард хоёр гэрээ ээжигээ харж үлдэнэ. Аавтай нэгдэхгүй. Тэр ялагдсан учраас бурхан түүнийг орхисон л гэж байна. Энэ ярианд огторолцохгүй байгаа Айвар та нар бол бүгд новш хинчин ч аавтай байх эрхгүй гэж хэлв. Аргаа барсан Рагнар маань гэлдэрч явсаар нэг модон дээр очиод өөрийгөө дүүжилсэн боловч олсон тасраад газар тунлаа. Үхэх гэж оролдоод ч бас л бүтсэнгүй. Их танхимд орж очтол Айвар хүлээж байв. Явснаас ч хойш хинч таны сэнтий суугаагүй. Ээж таныг үргэлж хүлээдэг байсан. Та тэрнтэй яагаад ярилцахгүй байгаа юм? Та яаж биднийг орхиж чадав? Тэр тухай бодох бүрт уурам нь хүрдэг. Хэрвээ хөлмөн зүгээр байсан бол таныг олж очиод ямар их үзэн ядаж байгаагаа хэлэх байсан гэхэд Рагнар Англид очиод энэ тухай ярьж өгье гэхэд ясгүй Айвар зөвшөөрлөө. Ямар ч байсан Two Man Squad бүрдчихлээ. Орон гэргүй аятай Рагнар хаан хотын гудмаар явж айрамдаа хүн нэгтгэх гэсэн ч хинч түүнтэй нэгдсэнгүй. Бүр худалч хуурамчаараа дуудуулаад дууслаа хөргий. Эрийг нас уулыг цас гэж хэллээ нөх та. Бьорныг замд гарахад нь зөвлөгөө өгч байна. Яадагч байсан Роллогийн улсыг дамжин өнгөрөх учир түүнтэй ярилцахаас өөр аргагүй болжээ. Бьорн аавыгаа хамт явъя гэж гоохот үгүй. Энэ бол миний биш чиний хувь тавилан. Алдаанч чинийх амжилтанд чинийх гэд хэдэн зав гууж авлаа. Аслов хүүхдүүдтэйгээ хооллож байна. Ээжээ та ер нь Харвардаас өөр хүн хайрлаж үзсэн үү гэж Сигвард асуухад Айвар хүзэлгүй яах вэ? Тэрний хамгийн хайртай хүн нь би гэж ярианд оролцов. Харин Сигвард хайртайдаа биш зүгээр л чамайг өрөвддөг байх. Энд байгаа бүх хүн чамайг өрөвддөг гэж дургууг нь хүргэв. Ууралсан Айвар түүн рүү очих гэсэн ч чадсангүй. Бьорнтой хамт шинэ аялалд гарах Харалд хааны айрам Категатад ирлээ. Лагертач бас түүнд амжилт хүсгээр иржээ. Аслов хатантай уулзаж миний хүү Бьорн, таны хүү Вицерк хоёр хамт аянд гарах гэж байна. Тиймээс замыг нь өрөөж бурхтад өргөл өргөе гэж байна. Энэ шөнө бурхтад тахил өргөж аялал гарч байгаа хүмүүст адис хүртэх үед Лагерта Аслов дээр ирээд миний суудал, миний гэсэн бүхнийг минь булаасны чинь хизээч зөвшөөрөхгүй. Чи хизээч Категатын хатан болж чадахгүй гэж хэлв. Айвар Рагнар хоёр газарт болсон алтыг нь ухаж гаргаж байна. Алтаар айран мөрдүүлэх гэж байгаа юм байна. Олигтой эрс олдохгүй дээ. Адгийн амьтад гологдлууд л олдно гэд Эгбертийн дүрстэй зоосыг хадгалахаар Айвар гууж авлаа. Дийлдэшгүй Бьорн аяндаа гарахад бэлэн болжээ. Эхнэр нь түүнд сайн яваарай. Онцгой гавья байгуулахгүй бол битгий эргэж ирээрэй гэж байна. Ийхүү дийлдэшгүй Бьорн айрмаа дагуулan шинэ аялалдаа гарлаа. Харин Рагнарын айрамд дандаа өвгөн, сул дорой, гуйлагчин, түүлэгчин ирчүүд нэгдэхээр болжээ. Нөгөө нүүрлүүн нулимаад байсан нөхөр хүртэл ирсэн ч байх шиг мөнгөний хүчээ гэж. Айвар Англи руу аавтайгаа хамт явах болсноо ээждээ хэлэхэд тэрнийг надтай уулз гэж хэлсэн тул Рагнар ирлээ. Чи бид хоёрыг хайр нэгтгээгүй. Гэхдээ чи минь миний зүү шиг үг. Тэнэг зангаас минь болж их зовсон ч хөвгүүдэд миний тухай нэг ч муу үг хэлж байгаагүй. Үүний чинь төлөө баярлаж явдаг шүү.
Ороотхоос өмнө хэлийгээд уйлуулчихлаа. Аслов хатан шүн хачин зүүдэлсэн тул өглөө нь Айварт дээр ирж чамааг явуулахгүй далайн шуурга болж чи усан тосолдож ам үргэдэн битгий яв гэхэд та бүх амьдралын минь турш намайг бүүцэлсэн. Одоо хөөхий Айварт өөрийгөө харуулах боломж олдож байна. Үхэх нь хамаагүй явдгаараа явнаа л гэж. Ингээд Английн зөв хөдлөх багч бэлэн болжээ. Ахлагч нь өвгөн Рагнар, баруун гар нь Ясгүй Айвар, цэргүүд нь гэж хэдэн тэтгэврийн насныхан 3хан завтай замд гарлаа. Яадаг л бол доо өхөр гэсэн. Ядаж байхад баруун гар нь уснаас айдагч байх шиг. Нөх удсанчгүй далайн шуурга нөмрөн авлаа. Рагнар хүүгээ завны гол багантай хүлээд даруула буулган сэлвэрдлээ. Гэсэн ч авраг том давлгаанд цохиулан хөлгөн хөмрөн бүгд живлээ.